дугаар тест 17 дугаар бодлого. За өгөгдсөн үснэгт бол 5 сурагчийн сүүлийн 2 сарууд уншсан тоог бол харуулсан байна. За өснэгтийг ашиглан өгөгдөл тус бүрээс медианыг олж аль сард дунджаар хамгийн их ном уншсан байна вэ гэж. За тэгэхээр эндээс бол шууд хариу бол аль сар гэж асуусан учраас эндээс бол шууд 3 хариу бол худлаа олж таарна. Тэгэхээр бид энэ хоёр хариуг бол олно гэсэн үг. Энэ хоёр аль нь зөв юм бэ гэдгийг бол тодорхойлох нь шүү дээ. За тэгэхээр эхлээд үргэлжлэн 2 сарынхан бол дундчуудыг болох юм байна. Тэгэхээр хамгийн их дундчтай сарыг олно гэсэн үг. За тэгэхээр эхний сарын хувьд бол 3 9 4 5. За тэгээд нийтдээ 5 тооны учраас 5 тоо авах хэрэгтэй. За тэгээд өртөрд байгаа нийлбэр бол за 11 19 20 29-ийг 5 тоо авах юм байна. За тэгээд өмнө нь бол цаашаа бодох шаардлагагүй. Ингээ орхичих төр. За 5 тоо авах хэрэгтэй. Энэ бол 2 дугаар сарын дундаж. За 16 25. За эндээс бол хойр бол яг ижилхэн. Тэгэхээр хүртүр бол хамгийн их нь бол их болж таарна. Тэгэхээр бол 25-аас 29 бол их учраас 1-р сард дунд хамгийн их ном уншсан байх нэ.